уу, байнга ороогоос асуух уу гэдгээр байл үүсч байна л да. Ажлын хэсэг бол энэ одоо хуулийг оруулж ирснээр бол дэмжиж байгаа юм гэж би ойлгоно. Гэтэл байнгын ороо нөгөө сангийн аммаа дийлээд байна л да тий. Байнгын ороо болохоор бол дэмжээгүй гэсэн дүгнэлт гарч ирээд байна. Би одоо асуух гэж байгаа бол асуулт нь манайх мөнгийг одоо төгрөгөөр одоо заавал одоо мөнгөн гүйлгээ төгрөгөөр хийнэ гэж ярилцсан. Монгол банкнаас тэр үтгэл валютын тодорхой гүйлгээнүүдийг хязгаарласан журам байдаг шиг санаад байна. Гэтэл яагаад одоо байнгын ороо энийг унгаацсан юм бэ гэдгийг одоо би тийм асуулт сумаар нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ валютын ер нь бол бизнес эрхлэгчдийн зээлийн сонирхлыг харахад бол валютаар биш төгрөгөөр авах сонирхол их байдаг. Яг тэгвэл авснараа яг төлдөг гэдэг утгаараа валют өсчлөө гэхэд зээлийн хэмжээ бол нэгснөө төгрөгийн одоо төгрөгөөр авсан зээл бол бага болж харагдаж байгаа гэсэн. Гэтэл өнөөдөр юу гэх юм бол татвар гэдэг маань өөрөө хууль заасан хэмжээгээр заавал авах хэрэгтэй. Тэгэхээр зайлшгүй юу гэдгийг одоо 3% ч гэдэг юм уу 5% гэдэг нэгэнд хуулийн дээр заасан бол тэрүүгээр явна гэдэг чинь. Тэгэхээр төгрөг рүү шилжүүлэх тэр ханшны одоо багц цаавал заавал байхаас өөр гацхгүй болчиход байгаа юм. Яг бол энэ бол төлбөр юм уу хураамж ш. Төлбөр хураамж бол магадгүй банкнаас авчиж болж байгаа гэсэн үг. Одоо банкны ханшаар авчиж. Татвар гэдэг чинь яа харахгүй шилжилтээ гэдэг ганц үг хэлэхээс гадна одоо ханшны тэр тооцоолох нэгжиг хийдгэж тооцох бай. Өнөөдөр 1780 гэж чинь ард түмэн за бараг 2000 болчих واخ гэж айж байна. Гэтэл одоогийнхоор төгрөгөө явчихаар одоо магадгүй манайх ч төсвүүдээр 1380 жилүү 50 жилүүдийг тавьсан баг шиг байдаг тий. 1300 хэдээр төсөөлсөн баг. Гэтэл өнөөдөр яг сайхнаар бодоод бид нар яг тэртээ тэрэнгүү 1000 болох юм чи 900 болох юм чи гэж бодвол энэ төсөөллөөр бол валютаас бол татварын хэмжээ өсөх гээд байдаг. Гэтэл эсрэгээр нь доогуур тавьчих бол доллараар татвар төлдөг хүмүүсийн хэмжээ бол буурчих гадаад. Ялангуяа нөгөө тамхин дээр одоо Эрдэнэчим гүшмэд дээр чи нөгөө тайрах тамхин дургу 2 хүн шүү дээ. Тийм учраас харин Эрдэнэчим гүшм машин дургуулсан байх шиг байна. Санийд мэдээлэлээс нь тэр бол бас боломжгүй шүү. Тэгэхээр тэр ариг тамхиал ярив. Ийм л асуудал байна л да. Тий. За баярлалаа. Аваасрын дараа яагаад дэмжээгүй гэдэг шийдвэр гарчна. Хариулъя. За Васун гүшний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ дээр нэг татварын тэгшүүс байдал үүслэе гэдэг асуудал нэлээд гишүүдийн дэмжлэг авсан юм. Яг гэвэл өнөөдөр онцгой албан татвар дээр байгаа тэр валютаар тогтоосон Васун гүшний хөө хэмжээнүүдийг өнөөдрийн ханшаар биш ирээдүгээс 1450 гэсэн тоо аваад тавьчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны нөгөө дургу арих тамхи чинь 1450-аар тооцсон ханшаар төлдөг болох гэдэг юм. Онцгой албан татвар. Гэтэл бусад импортын бараа оруулж ирж байгаа компаниуд чинь нөгөө тухайн өдрийн ханшаар 1790 болох юм уу 2000 болох юм уу буурал сайн л ийм ханшаараа төлөхөөр юм болчихж байгаа. Ер нь яг бүгдийг зохицуулж чадахгүй таны хэлээд байгаатай би санал нэг байна. Жишээлбэл гадаад төлбөр дээр бол одоо тодорхой валютын шимтгэлүүд дээр бол Монгол төгрөгтэй шилжүүлээд ингээд төлөд явж байгаа л. Тийм учраас хэрвээ одоо энэ дээр ийм тогтмол онцгой албан татварын хувь хэмжээ тогтоож өгч байгаа гэвэл өнөөдрийнхөө ханшаар тогтоогоод ирээдүйд төлөд явах шудраг. Ер нь хамгийн шудраг нь бол хуваар тогтоож өгч шудраг. Тэгэхгүй болохоор нэг хэсэг чинь онцгой албан татвар